хүн бас том мөрөөдөг алдгүй шүү дээ. Хүн чинь бас тэнийг биш өөрийгөө мэдж байгаа шүү дээ. Миний потенциал ямар вэ? Би юу хүсч мөрөөдвөл аз жаргалтай байх үлээ. Одоо таны хувьд, миний хувьд аз жаргал чинь бас арай өөрөөр илэрхийлэгдэнэ. Ялангуяа өөрийгөө таньж мэдсэн хүмүүс том биш те дундаж мөрөөдөх, өөрийнхөө хэмжээнд мөрөөдөх бол энэ бол энгийн үзэгдэл. Гэтэл гадуур яаж юм гэхээр хүмүүсийг маш их том мөрөөдөлтэй бай, томоор мөрөөд гэл ингэдэг тийм. Магадгүй зарим нь томоор мөрөөдөө тэрнийхээ золиос болцсон хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Жишээлбэл одоо та хоёр Мерлин Монро шиг ч юм уу тийм. Whitney Houston шиг болъё гэж мөрөөдөд яах вүлээ? Хизээ тэр мөрөөдөл биелэх вүлээ жишээлбэл. Тэгэхээр нөгөө том мөрөөдөл гэдэг тэр зүйлээ бас өөр ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч үг хэрэгэлсэн, юу ч бодсон тэрнийхээ гол тэр нэг философи, гол нэг утга байгаа шүү дээ мөн чанар. Тэрийг нь л ер нь ойлгож яах нь зөв юм болоо. Зарим хүмүүс ингэ шүү дээ нэр алдартай болцсон хүмүүс ингээ юм ярихтаа би бол өстой агуу том мөрөөдөжсэн гэл ингээл ярьдаг тийм би ийм зовлон туулж исэн. Гэтэл магадгүй тэрний цаана нэг тийм мөрөөдөлтэй байгаагүй аз таарад гой боломж гарч ирээд тэнгуү тэрийн санхүүжүүлэх нэг одоо хамаатны ч юм уу хуурай ахыг ч гарч ирээд санхүүжүүлсэн тийм хорон бүрдээд гараад ирсэн байхыг энэ одоо бас амар том тэмцэл гэж бас хэлэх үү тийм яг тэр хүн шиг за би өстой ингэж л явах хэрэгтэй юм байна гэж бодох нь зөв ч юм уу. Тэгэхээр ингээд альваа зүйлийг хүнд тулгах ялангуяа одоо энэ ментор хийж байгаа, коуч хийж байгаа хүмүүс хүн болгон давтагдчихгүй гэдэг үнцгийг харж ярихгүй бол бүх хүмүүсийг нэг хэвэнд цутгах гэсэн. Одоо яг манай боловсролын системч тийм биш үү? Хаалгаар ортой гой цэцгэлсэн дэлбэлсэн мод үйж яагаад гарахтаа ингээд сүхтүүлээд те төлөөний мод болоо гардаг шиг байлгаж болохгүй. Энэ дээр бас сонсож байгаа хүмүүс ч гэсэн маш шүлтүртэй байх хэрэгтэй гэж